Таксинд мөнгө төлөөгүй улмаас 30 газар явгаа алхах шийтгэл авчээ. Ohio мужийн Lake County хотын шүүх Victoria Bascom гэдэг оюутан бүсгүүд өөрмөц шийтгэл ногдуулжээ. Энэ бүсгүй өөрийн найз залуутай хамт Cleveland-ээс Pennsylvania хүртэл таксигаар зорчсон мөртлөө хүс мөнгөө өгөлгүй унтсан тул ийм сонин шийтгэл хүлээн авсан байна. Хавцас хэрэгтэй танилцсан шүүгч бүсгүүд нэгэн зүйлийг санал болгосон байна. За тэрээр шоронд 30 хоногийг өнгөрүүлэхийн оронд төлбөр хийгээгүй замын уртыг явгнаар тулахыг санал болгожээ. Мэдээж хэрэг бүсгүй явгаа аяллыг сонгосон гэн одоо тэрээр хизээж мартагдчихгүй явгаа аяллыг хийх болно. Яс сонссон бүсгүй хөдөлгөөн бүрийг хянах зорилгоор хөлөнд нь GPS төхөөрөмжийг зүүж өгөх юм байна. За түүний аялал 48 цаг үргэлжлэх юм байна. Өмнөд Солонгост хүний амийг авсан MERS хэмээх халдвар төвчөнд дэгдлээ. Өмнөд Солонгост ойролт орнуудын амьсгалын замын хам шинжид MERS хэмээх халдвар төвчөнд дэгдээд байна. Одоогоор 2 хүн уг өвчний улмаас амнасаа алдаад байна. Уг халдвар төвчний анхны тэгж 58 настай эмэгтэй байсан гинэ. Дээр халдвар төвчөн авсан эмэгтэйг ойролт орнуудад зорчиж явахдаа халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. За харин 2 дахь хохирогч нь 71 настай эрэгтэй байжээ. Ойролт орнод Саудын Аравт гарсан ditэн вирусын халдвараар Өмнөд Солонгост өнгөрсөн 5 дугаар сараас хойш 17 хүн өвчлөөд байгаа юм. За энэхүү халдвар хэдийгээр Өмнөд Солонгос улсад гарсан хэдий ч Хятадд MERS-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн хэмээн их сурвалжууд мэдээлж байгаамаа. За гэхдээ энэ албан ёсоор батлагдаагүй байна. Ойролт орнуудын амьсгалын замын хам шимж буюу MERS за Сауди Араб болон ойролт орнуудад болон бусад орнуудад гарч ирлээд байсан юм а. Харин өнгөрсөн сараас Өмнөд Солонгост тархаад байгааг нь за одоогийн байдлаар 17 хүн уг өвчний халдварыг авсан гэж бүртгэгдсэн байна. 8 мөчтөө дахианы сургалтын эсрэг KFC зарга үсгэжээ. KFC төргөө хоолны сүлжээ бүс олон нийтийн сүлжээгээр хоол хүнсэндээ 8 мөчтөө дахин ашигладаг гэсэн ташаа мэдээлэл цацсан гэх үндслээр Хятадын 3 компанид зарга үсгэсэн байна. KFC-ийн дээрх компаниудаас 1.5 сая йоны нөхөн төлбөр нэхэмжилж уучлал хүсхийг шаардсан байна. За тус компани хоолндоо 6 гуй 8 мөчтөө болгож гений өөрчлөлтөнд оруулсан дахин ашигладаг хэмээх мэдээллийг захимын ертөнцөөр тараасан гэж Хятадын 3 компаниг буруутгаж байгаамаа. За KFC компани гаргасан гомдол Шанхай шүүхийн өмнөх шатны байгууллагад хүрсэн байна. За их сурвалжуудын мэдэгдэж байгаагаар дээрх сургалыг Хятадд хамгийн өргөн хэрэглэгддэг WeChat олон нийтийн сүлжээгээр тараасан гинэ. Хятад дахь KFC компани удирдлагын мэдэгдснээр 8 мөчтөө дахианы талаар худалд сургалдаар дор хаяж за 4,000 нэмэлт нийтлэлээр дамжин тархсан байна. Америк нэгдсэн улсын жуулчин Арсланд бариулжээ. Америк нэгдсэн улсын жуулчин Өмнөд Африкийн цэцэрлэгт хүрээлэнд Арсланд бариулсан тухай албаны хүмүүс мэдэгдсэн байна. За хүрээлэнгийн туслах менежер Scott Simpson-ы мэдэгдснээр жуулчин хосын машины цонх руу арслан үсэрч эмэгтэй рүү төрүүлж дайрсан гинэ. За эмнэлгийн тусламж дуудсан боловч жуулчин эмэгтэй шархнаасаа болж нас барсан байна. За харин эрэгтэй жуулчин одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гинэ. За дэлхийд алдартай дээрх арслангийн хүрээлэн Johannesburg хотоос хойд зүгт 30 км-ийн зайд байрладаг юм. Хүрээлэнгийн зүгээс машинтай жуулчдад цонхоо онгойлгохыг хориглодог тухай Johannesburg хотоос сурвалжилж буй BBC-гийн сэтгүүлч Мьолтон Инкоси дамжуулжээ. Дээрх халдлагын дараа хүрээлэнгийн цагдаа нар арслан хөөж гаргасан байна. За одоогоор тус арслан хөнөөсөө эсэх талаарх мэдээлэл тодорхойгүй байгаамаа. Орон нутгийн хэвлэлийнхний дамжуулж байгаагаар эмэгтэй өхөл сүүлийн 4 сарын хугацаанд тус хүрээлэнд арсланд дайруулсан 3 дахь тохиолдол болж байгаа гэж дурдж байгаамаа. Метр за метром спасать. Хятадд 450 хүнтэй усан онгоц живжээ. Хятадын өмнөд хэсгийн нутагт Янцай голын орчим шуурга дэгдсэний улмаас 450 хүн тээвэрлэж явсан усан онгоц живсэн байна. Синхуа агентлагийн дамжуулснаар одоогийн байдлаар усан онгоцноос 8 хүнийг авраад байгаа бөгөөд за бусад зорчигчдын аврах ажиллагааг явуулж байгааг нь ерөнхий сайд Ли Гисиа нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахаар Ослын газар руу явсан байна. Зорчигч тээврийн уг усан онгоц Нанжи хотоос Чонжин руу явж байхдаа ийхүү осолдсон байна. За орнуудын од хэмээх дээрх усан онгоцон живэх үедээ Хятадын 405 зорчигч аяллаа агентлагийн 5 ажилтан мөн хөлгийн багийн 47 гишүүний хамт нийтдээ за 450 хүн тээвэрлэж явжээ. Аврагдсан иргэдийн дотор хөлгийн ахмад болон ерөнхий инженер байсан юм. Тэдний мэдэгдэж байгаагаар тус усан онгоц нь хар шуурганд өртөж тун хурдан сүрсэн гинэ. Одоогор хүчтэй салхи дэгдэн ширүүн бороо үргэлжлээ орж байгаа учраас аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж албаны хүмүүс мэдэгдэт байгаамаа. На борту каюты первого, второго и третьего класса.